ард түмэн. За бичлэгтээ иргэн давтай морил. За өнөөдрийн бичлэгээр хэдүүлээ гэрийнхаа гэртээ өнгөрүүлсэн өдрийг хэдүүлээ надтай хамт өнгөрүүлэх болно. Тэгээд бичлэгтэйгээ хамтаарай. За өмнөх бичлэг дээр бол их гоё бас болж өгөөгүй. Өмнөх бичлэгт бас ингээ эхлэл нь их гоё болж өгөөгүй. Тийм болохоор тэгээд одооноос ер нь гоё хийж сурахыг хичээн. Тийм болохоор та бүхэн маань хэлэх зүйлээ хэлээд одоо ийм юмас хайжруулвал илүү сайн шүү, ийм юмд анхаараарэ гэд та бүхэн манаас надад ингэ жоохон анхааралтай байдаг. Бас ингэ би бол ямар ч шүүмжийг бол сонсно. Гэтэ намайг дээрлэхсэн тийм юмыг бол би хизээж сонсохгүй, уншихгүй. Тийм болохоор та бүхэн маань яг влогт минь ийм анхааруулсан зүйлийг бас хэлээд өгөрэй гэж хүсэж байна. Тэгээд юу ч гэсэн бичлэг рүү орцгоё. Би гарч ирээд энэсэн автик орд юм уу явж байна. Ямар гадаад чигтсэн хүүтэн байна. Тэгээд жагт манайд энэ байгаад идэг дуусцаа юмнууд маань явж байна. Тэгээд бас дэлгүүр орон замаар ахад дэлгүүр ороод гэртээ бас юм авахгүй болж гэж нэг талхан дээр тавих юм өдр авахгүй юу гэдэг юм. Амар алтрагат байна. Усан дээр буусан мэт.
Тэгжсэн. Ирчлээ ашиг онгоц байна. Яа ямар хөт юм бэ? Хайд амар гоё мар болох. Яа энэ химний үн ямар амар юм бэ? Сайн нэг ийм өгсөн заяа ингээ өдрийн 3-аар хүүхдэд тэгээд тэгсэн чинь хэд гисэн гэж бодсон. Яа 9,000 гэж авчихлаа. Би бүр шок. Яжгаад би нэг 15,000-аас одоо 5,500 болчихлоо. Fuck. Одоо эмээ юу згсэн 4 үйлээ. Том JP батарей згсэн тэдэг нь аваад. Гэтэ гол нь хүрэн 5,000 юу ч хүрхээ. Яа бүр талгаа бүр амар юу. Талгаа бүтэн байцж байгаа. Өнөөдөр бас гоё л явах юм шиг. Яа, гэтэл ингээ ханаад ирчих үнэн ятрахад. Хүч гээд. Яна нэг мөнгө төлөхгүй л хата. Чадвал даавас хийжсэн. Хэдэн мөнгө 5,000 ягчтэй таамаг. It's За би яг дөнгөж соёл яг ингээд гэрийн ажлыг хийж тусглаа. Тэгээд одоо ангийн багш сургууль дээр үрээд ирээ гэсэн 3-аас
нөхдүүдтэй ярина гэдэг чсэн. Тэгээд энэ начин хоол хиймээрээ одоо хоол хийжүүлэн ерөөс амжихгүй. Гэмээр үрээ ядраад хэцүү байна. Гараад үлдээ. Яасан гараад ирлээ. Тэгээд одоо сургууль руу явж байна. Яг ингээд өдрөөс өглөөнөөс хойш өглөө юм уугаад тэгээд тэрнээс хойш амар бүрний тэрнээс хойш амар нойр үрээд хамаг би ингээд сулраад ядарснаас цааш хийсэн юм болоод бүр. Тийм би өөрөө ингээд ядарсан ч гэсэн гэрээ цэвэрлэхгүй болохгүй гээд тэг гэрээ цэвэрлээд яа ирээчтэй. Гэтэ энэ ханад бол гайгүй заяа. Тэр хамрын ханад бол үнэлээд заяа. Унтах гэж удаж чадахгүй. Тэгэл хамрнууд ингээл хойлог тагж битүү заяа. Гэтэ бас гайгүй л дээ. Гэтэл энэ хашир шиг Гэтэ бас нэг хянад амар хэцүү ингээл шүнжэнгөө яг унтж байгаа л шүн дундуур хап ингээ баахан ханиалгаал тэгэл хөл цэртээ бас ханиалгаал тэр ханад бол амар хэцүү би бас сар гараа тийм ханадтай явсан ингээд сар болчиход байна. Юусоо идэхгүй гээ удаад тэр нэмэр хэцүү байсан. Тэгэл уур арвтаа дээж уур арвтаж өгөөд гэсэн ингээ ерөөс харьлахгүй заяа. Гэл цэртэй ханилгаал. Тэгээд юм гургамжгүй. Тэгэл ер нь бас ханад ер нь хэцүү ялангуяа өвөл хаврын үйлрэлүүдэд бол бүр ч хэцүү байдаг. Хаврын үйлрэл бол яг ядаргааны үйлрэл байдаг. Тийм болохоор тархлаагаа сайн дэмжих хэрэгтэй. Тэгэхгүй бол яг хаврын үйлрэл тархлаа суларчвал бас хэцүү байдаг. Ягаа. Одоо ямар гоё юм. Яг гоё.